Okay, see you tomorrow. Raju already left? He said he had something to do. Okay. He might be back. No, we haven't. Okay, see you tomorrow. Hey. Хад сайлмын уянгаа байна. Та нар сайн биз дээ? Би сайн. Өнөөдөр нэг бичлэг хийчих тийм үү? Гээ сууж ийна. Лав дээр ганцаар үлдсэн. Энэ нэр манай лав биш. Энэ манай лав бай. Би нэр харуулъя. Тийшээ ингээд өөр лав байгаа. Энэ ч одоо ингээд нэг хүүхдийн тархины хавдрын төв багхгүй юу? Тэгээ Канадаас 3 профессор ирээд үүсгэсэн. Тэнд Майкл Тейлор гэдэг лав профессорын лав байдаг. Энэ бүдэг цэнхэр өнгөтэйнүүд нь манай игнэнүүд Тамра гээд манайх ингээд 3 игнэтэй. Тэнд би сууж байгаа. Тэнд Ражив суудаг. Тэгээ дахиад эндээ нэг игнэтэй. Удахгүй тэнд нь энд бас хүмүүс ирж суuna. 11 сард 2 хүн ир. Ийшээ болохоор Маркогийн лав гээд 2 хүн байгаа. Маркогийн лавд бас нэг 2 хүн ажилладаг. Тэгээ энд ингээ 3 Канадаас профессор урьж авчираад ийм хүүхдийн тархины хавдрын төв нээсэн байгаа. Манай профессор эмэгтэй Канад хүн. Нөгөө 2 профессор нэрхтэй. Бас Канад хүмүүс, дотор нь бахан уугуул Америкчууд, уугууламжгүй зүгээр натив Америк англи хэлтэй хүмүүс ажилладаг. Тэгээ бараг цөөхөн л гадаад постдокууд байдаг. Хуучин лабас нөө Фернандо гэдэг манай хамт ажиллаж исэн Мексик маань бас энэ Тейлорын лав шилжиж ирсэн байгаа. Одоо энэ Тейлорын лав чинь бараг 20-30-аад хүн ажилд нэмж авч байгаа гэсэн шүү. Санаагаар үлдэг бол нэг Монгол хүн ч гэсэн эрүүл мөн гоё доо тий. Та нар аплай даач. Тэгээд манай лав болохоор цөөхөн хүнтэй, дээдл нэг 10-аад хүнтэй байна гэсэн. Маркогийн лав ч гэсэн 10-аад хүнтэй байна гэсэн. Нийлээд ер нь 50 хүн ажиллах юм уу да. Хүүхдийн тархины авдар дээр. Тэгээд энэ төв болохоор Texas Children's Hospital буюу Техасын хүүхдийн эмнэлэг дээр байрлалдаг байхгүй юу? Тэгээ энэ нь болохоор Америкт хамгийн том хүүхдийн эмнэлгүүдийн нэг. Тэгээд энэ хүүхдийн тархины хавдар дээр ингээд хүмүүс урьж ажиллуулаад том нээлт хийхин төлөө зорж байгаа гэсэн. Тэгээ би болохоор чинь Бэйлэр их сургуульд ингээ харьяатай байдаг мөртлөө энэ Техасын хүүхдийн эмнэлэг дээр ажиллаж байгаа. Бэйлэр тэгээ надад 2 байж идэг. Бэйлэрийн Техасын хүүхдийн эмнэлэг. Тэгээ саяхан 2-7 өдрийн өмнө нэрээ яасан. Бэйлэр сургууль маань хүнд анх удаа төмөр зүрх суулгасан. Амар байна. Тэр хүн 58 настай хүн гэсэн. Тэгээд тийм төмөр зүрх суулгаад одоо амьд байгаа. Тэрэндээ дэлхийд даяар бүү мэдээ болсон. Тэгээд энэ клиникийн судалгаа нь үргэлжлээд одоо ингээд зүрх хүлээж байгаа өвчнүүдэд ер нь очиход нэг 5 жил үлдсэн байна гэж хэлсэн шүү. Төмөр зүрхтэй хүн байна цаан чинь амар байна уу? Тэгээ манай энэ Бэйлэргийн сургууль болохоор
Америк дахь ажиллахад ээлтэй шилдэг 100 компани нэг Baylor College of Medicine анагаах ухааны сургуулихгүй хоёрын сургууль гэж явж байгаа юм л да. State-ийн мужийн сургууль биш. Хоёрын сургууль тэгээд хамгийн ажиллахад таатай нөхцөлтэй сургууль гэдэг юм бэлээ. Миний сонхор нэр ингэж харагдчих байна. Энд ингэж бахан машины зогсоол байна да. Тэг би энэ видеого яг хийж байгаа юм байх юм бол би л гоё бичлэг үзсэн бохгүй юу? Доктор Губи Дуби гэдэг YouTube сувг ингээд YouTube-ийн алгоритм үгүй шүү дээ. Нэг хүн Facebook дээр шеэрлсэн байсан юм байна. Тэгээ тэрийг би үзээд тэгсэн чинь тэр хүн ямар хүн юм бэ гэх юм бол MIT сургууль анагаахын сургууль төгссөн мэдрэлийн мэс засалч хүн байсан. Тэгээ тэр хүн зүгээр шууд ажлаасаа гарсан гэж байгаа. Тэгээ яагаад ажлаасаа гарах болсон талаар ингээд бичлэг хийсэн бүр яг миний ингээд дотроо бодож явдаг юмтай бүр ингээд 100% санал нийлээд. Тэгээ би ингээд тэрийг ингээд жоохон summary хийгээд монголоор ингээд бас яриад хазайлынхан channel-д оруулчих гэж бодоод тэгээд энэ бичлэг хийгээд ажлаас орчоо сууж ийра. Тэр хүн биш тийм. Яагаад ажлаасаа гарсан юм бэ гэсэн чинь ингээд анагаахын сургуульд сураад нейросуржин мэдрэлийн мэс засалж болоод ингээд баг ингээд тэгээд мэдрэлийн мэс засалж байгаа 9 жил ажилласан гэж байгаа. Тэгээ баг 20 жилийг энэ салбарт өнгөрөөгөөд тэгээд гарцсан. Тэгээ яагаад гарч байгаа юм бэ гэдгсэн чинь энэ Америкийн эмнэлгийн салбар одоо энэ эмнэлгийн салбарын систем нь амар буруу санагдаад анх анагаахын сургуульд орохдоо тэр нэг профессор нь хэлсэн гэсэн чи ингээд өвчнөөс нь салгах чинь чиний бол гол зорилго шүү тэгсэн гэж байгаа байхгүй. Тэгээд өөрийнх нь гол зорилго нь ч тийм байсан гэсэн. Тэгээд ажиллаад байсан чинь мэдрэлийн мэс засалч ихэвчлэн л нөгөө нугасны дарагдсан мэдрэл энтрийг ингэж зүсэж тэр дарагдлыг байхгүй болгож бүлтэрсэн диск энтрийг зүсэж хагалж remove дандаа ингэж юу яадаг огтолж авдаг. Дандаа ингэж remove хийдэг. Тийм мэс засал байсан гэл дээ. Тэр нь яг ингээд өөрийнх нь нэг туслагын хэлснээр бол тийм санагдсан гэсэн. Одоо ингээд дээврээс нь тусаагаад байгаа байшин гэж бодъё заяа хүний бие. Дээврээс нь тусаагаад байгаа байшин тэр мэдрэлийн мэс засалч нар юу хийдэг вэ гэх юм бол ингээл дотортлын засал чимэглэлийг хийгээд ингээл дотор ханын засаал, лобогийн нагаал, шалын цэвэрлээл, шалын зас янзлал тэгээд гол тэр юу яагаад байгаа ус тусаад байгаа дээврийн ерөөсөө янзлдаггүй, гол шалтгааныг янзлдаггүй тийм ажил хийгээд энэ тийм тэрнтэй зүрлэж байгаа байхгүй өөрхийн ажлыг. Тэгэл зарим хүмүүс дахиад нурууны өвдөл ороод ирдэг. 6 сарын дараа дахиад хагалгаанд ордог. Тэгээд ерөөсөө би ер нь өвчтөн эмчлэх гэж өвчнөөс нь салгах гэж өмч болсон бидтэй. Тэгэхэд яагаад ингэ өвчтнүүд идэхгүй байгаа юм гэж бодсон гэж. Тэгээд ер нь энэ нэг юу ч юм энэ нурууны дарагдал гэмтэл нурууны гэмтэлч биш нурууны өвчин чинь шалтгаан нь ер нь юу илээ гэд тэгээ бодоод тэгээд өвчнүүдээс асууж эхэлсэн гэсэн. Та ер нь юу идэж ууж ийн, ямар ажил төрлөх хэрэгдэв.
найз нөхдөдөө юу, стрессээ яаж тайлдаг уу, дасгал хөдөлгөөн хийдэг үү гэд. Тэгээд тэднэрлүү нийлэх зөвлөгөө өгч гисэн гинэ. Тэгсэн чинь тэр өвчнүүд нь бүр эдгрээд ингээ хагалгаа хийлгэх шаардлагагүй зарим нь болоод хагалгаа хийлгэснүүд нь тэр амьдралын хэв маяг, хоол, дасгал, стрессээ зөв тайлах, найзуудтайгаа цагийг өнгөрүүлэх, хайртай гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх тэднийг зөвлөд эхэлсэн чинь ингээ бүр эмчлэгдээ өвчин нь эдгрээд исэн гэж байгаа байхгүй. Тэгээд тэр үед яг бүр ахаа ингэж бодсон гэсэн. Ахаа. Ингээд энэ өвчин эмчлэх гэдэг чинь ганцхан ингэж огтж тайрах зүсэх юм биш юм байна штэ. Бүгдийг ингэж цогцоор нь эмчлэх ёстой юм байна штэ гэж бодсон гэсэн. Тэгээд тэгсэн ч гэсэн л тэгэл хагалгаагаа өдөр болгон хийгээл байгаа штэ тий. Тэгээд нөө бүлтэрсэн дискийг зүсэж аваад хаяал. Тэгээд тэр хүн ингээд яагаад ингээд Америкийн эмнэлгийн системийг буруутгаад байгаа юм бол гэхээр ингээд жижигхэн жишээ аваад тайлбарлаж байгаа байхгүй. Ингээд доктор Губи нэг одоо 100 хүнтэй тосгонд бай гэж бодъё. Тэгээд 100 хагалгаа хийдэг гэж бодъё л та. Тэгэх юм бол ингээл доктор Губи ингээл бүх амьдралын хэв маягийн зөвлөгөө өгөөл дайет буюу хоолныхон зөвлөгөө өгөөл ингээд цогцоор нэмчлээл тэр хүмүүс ингээд бүгд сайн хийгээл нуруу нь өвдөхгүй ингээд хагалгаа хийх хэрэггүй болоод доктор Губигийн өрөөнд хоосрол тэр эмнэлэгт хагалгаа хийх хүн байхгүй болоод тэгэх юм бол тэр эмнэлэг ингээд мөнгөгүй болоод дампуурна гэж байгаа байхгүй. Тийм болохоор одоо тэр Америкийн эмнэлгийн систем нь тэхийг хүсдэггүй. Ингээд олон өвчин гэрний эмчилгээг хүсдэггүй, өвчтнийг эдгэрүүлэхийг хүсдэггүй. Ингээд дахин ирүүлжээж ингэж тэр эмнэлгийн системийн эмнэлгийн салбар баян байна. Мөнгө олох хэрэгтэй байна шүү дээ, тий. Тэрийг ингээд буруутгаж байгаа байхгүй. Тэрнээс биш ингээд хамт ажиллаж исэн хүмүүс нь гайхамшигтай хүмүүс байсан. Ажиллаж исэн эмнэлэг нь гоё эмнэлэг байсан. Тэгээд маш их хүндлэгдсэн ажил байсан. Маш өндөр цалинтай ажил байсан. Тэгсэн хэрнээ би ингээд миний ингээ хамгийн аз жаргалгүй өдрүүд, хоногуд тэнд өнгөрсөн гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр үедээ эхнэрээсээ би ингээд жоохон ажиллах цагаа багасгачвал яах вэ гэж асуусан гэсэн. Яг гэх юм бол өөрөө л ганцаархан ажил гэдэг эхнэр нь тэр үед сургууль сурж исэн гэсэн. Тэгээд тэгсэн чи эхнэр нь зүгээр л ажилласаа гарчихгүй даа. Why don't you just quit гэлээ. Чи зүгээр л ажилласаа гарах болно штэ гэж гişсэн. Тэгэл би яагаад би гарч болох юм уу гэсэн чинь болно штэ. Хоёуланд нь одоо жоохон хадгалсан мөнгө байна. Гэхдээ тэвтүрт гар хүртэл хангалтгүй ч гэсэн хэдэн жилдээ бол гайгүй гэд. Тэгээд маш удаан бодсон гэсэн бас хэсэг би ингээ ер нь гарчвал яах вэ гэд. Тэгээ үнэхээр л амар аз жаргалгүй байсан гэсэн. Яг ингээд би ингээд өвчнөөс нь салах гэж эмч болчоод би өвчнөөс нь салгаж чадахгүй ажил хийгээд байна шүү дээ. Ингээд тэгээд тэрийг 9 жил хийсэн гэж байгаа байхгүй. Тэгээд ажилласаа гарна гэдгээ эмнэлэгтээ хэлээд одоо 9 сарын хугацаа өгөөд намайг орлох мэс засалж олоорой би 9 сарын дараа ажилласаа гарна шүү гэд. Тэгээд ажилласаа гараад одоо Губи гэдэг нохоотойгоо илүү их цагийг өнгөрөөгөөд ууланд гараад уул руу бүрж амьдрахаар гараагүй юм шиг байгаа. Зүгээр ууланд байнга хайкинг хийж гардаг. Тэгээ хаяада нэг хэд хонж мондог. Тэгээд ингээд одоо ингээд өөрснөө ямар ч план байхгүй. Ингээд ямар ч төлөвлөгөө байхгүй, зорилго байхгүй. Тэр нь тэгээд бүр амар гоё юм гэсэн. Ингээд бүр хүмүүс надаас ингээд яагаад ажилласаа гарцیں۔
Ингээд тэгээ асуухаар нь эхлээд ямар иччихсэн гэсэн. Юу гэж хариулах юм мэдгүй ингээ embarrassing мэдрэмж аваадсэн гэсэн. Тэгээд явандаа ингээд тэр хүмүүс ингээ тэр хүмүүс доктор Гүбигийн өмнөөс ичих мэдрэмжийг бас орноос нь ичих мэдрэмжийг бас мэдэрсэн гэсэн. Тэгээ яг ингээ хүнд яагаад гарсан тайлбарлахаар ингээ тийм их хугацаа тэр хүнд байхгүй гэж бодоод burn out хийсэн юм өнтер юм го тийм юм имэйл хийсэн гэсэн. Тэгээ одоо тэр хүн яагаад ажлаасаа гарснаа ингээ тайлбарлаад YouTube дээр тавьсан байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр нь бүр 14 хоногийн дотор 6 сая үзэлт аваад одоо 3-7 хоногийн дотор одоо 10 сая үзэлт аваад одоо ингээ анагаахын салбараар ингээ бүүн болсон бичлэг байхгүй. Тэрийг бас ингээд би хуваалцсан санагдаад. Тэгээд би ч гэсэн өөрөө тэгж боддог байхгүй. Ингээд би ингээд яагаад анх юмч болсон бэ те? Мэдээж хүн имжлэх гээл ингээ өвчнөөс нь салах гад. Дээрээс нь манай их чинь хөгжлийн бэрхшээлтэй анх ухаан орсон цагаас л би манай их чи яагаад ийм хөгжлийн бэрхшээлтэй юм бол яагаад ийм жоохон хөвчиг сэтгэдэг юм бол манай их чи Ньютон юм intellectual disability буюу оюун ухааны хомсдол гэх юм уу. Тийм он штэ. Тэгээд тэрийг идэхийн тулд би чи юмч болсон шүү дээ. 6 жил сураад гарсан юу ч мэдэхгүй санагдал. Яг тэгээд намайг төгсгүй чи яадаг гэсэн юм аа. 2 жил заавал өрхийн эмч анхдаг шатлал дээр өрхийн эмч юм уу хөдөө очиж ажиллаж резиденттэй орно гэд. Тэгээд юу ч мэдэхгүй санагдаад яг өрхийн эмнэлэг дээр очиж суухаар яг нэг тийм хүүхэд бол давтсан ханиадны бичиж өгөөл настай хүмүүсийн өөрсдийн нуудаг даралтны бичиж өгөөл тэгэл ивэл 2 дахь шатлал руу явуулдаг бичиг тэр үед чи 13-ын аачлал тэрийг бичиж өгөөл тэгэд суугаал ингээд ямарч нэг хүн болгонд өөр эмчилгээний тактик байх хэрэгтэй гэж бодож тийж толгойдоо ингэж сурч төгссөн чинь бүгд нэг авцлахгүй тэгээ дээрээс нь би чадахгүй санагдаа. Тэгээ резидентийн сурмаар байдаг. Тэгээ сурах боломж байхгүй. Заавал ажил гэдэг. Тэгээд би чинь шинжлэх ухааны мөр хөгөөд магистр докторыг явуулсан шүү дээ. Тэгээ магистрт ороод нэг ширхэг имэйл гаргаж авахын тулд чи одоо бараг 15 жилийн судалгаа, туршил судалгаа хэрэгтэй болж байгаа байхгүй. За тэрнээс гадна нэг ширхэг эм гэдэг чинь хүний дотор ороод ямар ч одоо системийг чинь ямар тэр дархлааны систем бэ нөө эсийн эрүүл ажилтны системийг нэг талын ингэж идгэж байгаамаа гэж одоо бодоход нөгөө талд нь гажуудал үүсгэж байгаа. Тэгээ тэрийг одоо бүгдийг судлах боломжгүй. Тэр 100,000 төрлийн энтэй яаж харшилдах юм? Тэр 100,000 төрлийн өвчнөд яаж нөлөөлж яаж юу тэр таашгүй бүр ингэж би дотор ороод юу болж байгааг мэддэхгүй. Тэгээд ингэж эм гэдэг нь хөрөнхөр хор гэдэг нь үнэн. Тэр би хүмүүст бол нэг ялангуяа ойр дотны хүмүүстэй бүр эм баг уулгадаг шүү дээ. За бойлж үзэх. Надад дархлааны систем чинь бүр өөрөө ихтайхан баг эмчилж байна атах чинь. Тэгээд ганцхан эмч биш дээ. Эмч эм 10 хоног эмнэлэг цэвдэг, 5 хоног тариа хийлгэх чинь чиний өвчнийг хизээч эдгэхгүй. Яг энэ доктор Гүбигийн хэлснээр энэ бол зүгээр ингээд баашингийн дотортлын засал чимэглэл хийж байгаамаа гэж. Тэр баашингаа дээврээс тусаад байгаа тусаалга бол өөр. Одоо өнөөдөр байгаа чиний өвдөлт биеийн энэ зовирууд чинь өдөр тутмын чинь юу ийдсэн, юу хийсэн, ямар байдлаар биедээ хандсан тэр бүгдийн үр дүн шүү дээ. Тэгин гут чи 5 хоног эмчлүүлээд идэв гэж байхгүй. Тэгээ би ээжийн астмыг эмчлэхдээ одоо ямар ч астмын юм уудгүй цаслаач цацдаггүй. Тэгээ тэрийг эмчлэхдээ би яг 3 талаас нь эмчилсэн байхгүй.
сэтгэл зүйч, сэтгэл засалж эмчтэр явуулаад ямар нэгэн тийм эдгэрхгүй өвчний суурин миний бодлоор тийм сэтгэл зүйтэй холбоотой гэж боддгийг. Сэтгэл засалж эмч рүү явуулаад хоёрдугаарт нь бясалгалд явуулаад зөв хооллолттой бясалгалд явуулаад амьдралын хэв маягаар ингээ өөрчлөх гэдэг шүү дээ тий. Тэгээ одоо хүртэл бясалгалаа хийж зөв хооллдог ээж. Тэгээд уушгийнх нь одоо астмынх нь эмчт явуулаад ингээд гурван талаас нь явуулсан байхгүй. Тэгээ давхар нөгөө нэг бас элэгний хатуур эхэлсэн юмсан. Тэгээ элэгний хавдрын эмчт нь явуулаад тэгээд дээрэс нь бас энэ улаан хоолон судасны варикоцтэй тэрийг боолгоод тэгээд энэ тавыг ингээд таван талаас нь ингэж би чинь чиглүүлж ингээ эмчлүүлсэн гэсэн үг шүү дээ. Тэгээд ээж өөрөө миний үгэнд амар сайн ордог. Тэгээд бүгдийг маш яс хийсэн. Тэгээд 2 жилийн дотор ер нь бол бүх эмнээсээ салсан даралт нэмж уудаггүй. Астмын эмч уудаггүй. Тэгээ би одоо ингээ надад ингээ манай хамаатнууд чинь шинжилгээнийхээ бичгийг явуулна, ямар эмчд үзүүлснэ хэлнэ. Тэгэл намайг нэг ангаахын хүн гэж бодохоор бүх юмаа ингээд асуу штэ. Тэгэнгүүт би бас ингээл нэг хөлсөө гаргасан дасгал 7 хоногтой 2-3 хийчихэлтэй. Сэтгэл засалчд явж л да. Наад шалтгаан нь өөр байгаа штэ. Шалтгаан нь таны сэтгэл дотор байгаа да. За тэгээд над эмнүүдээ ууж болноо гэл тэгэл тийм олон төлөөс нь зөвлөх амар дуртай. Тэгээд энэ доктор Губигийн ярьсан видео миний сэтгэлийг бүр амар хөтлөгөөд миний ингээ дотроо бодож явдаг юмтай амар нийцээд маш их нийцээд тэгээд энэ талаараа бас ингээ та нартай хуваалцъя, Монгол дээр хуваалцъя. Та нар хэрвээ ингээ англитэй хүмүүс нь энд би ингээ YouTube-ийнх нь юг оруулчих. Бичлэгийнх нь юг. Тэрийг тэгээд үзээрэй заяа. За дашка залгаж байна. За тэг өнөөдрийн бичлэгээ энэ хүргээ дуусгая. Түр бака. Үүд бас амархгүй шүү дээ. Ажлын ярилцлаганд орж явахдаа энэ санал дээр сууж хүлээж ялаа. Ийшээ бас нөгөө ирчиж. Хей. Энэ юм бэ? Ийм сайхан амтан байдаг штэ. Намайг ирж авдаг штэ ингээ энэ хоёр. Амжилт маа энэ бүрдөө үгүй аа санчтэй. Өглөөгөө уулзаа салаа үсттэй. За. Гаднаасаа ингэж харагдчих байна. Манай ажил. Техаст одоо гадаа бараг 36 градус. Тэг ингээд гэрийн зүг явлаа да. Энд би байна гэж харагдах нь. Ингээд харж байна. Өдрийг сайхан үзүүлсэн баяртай.